За одоо бүгдээ ганц хоёр жишээ бодлоготой танилцаад авъя. Надад тойргоор ирэх хөдөлгөөний хэдэн бодлогод би 2000 тестээс бодгоч. За нэгдүгээрт нь. За би нэг уг таанд гэрэл гурт өгсөн байгаа. Энийг нь гэрэл гурт өгсөн байгаа юм. Тэгэхээр Б-г нь би жишээ болгож бодож үзлээ. Тойргоор ирэх хөдөлгөөний шугам хурдыг хിവэр байлгаад радиусыг 6 дахин багасгавал төв тэмүүлэг хурдтгал яаж өөрчлөгдөх вэ гэсэн бодлого. Тойргоор ирэх хөдөлгөөний шугам хурдыг нь хിവэр нь болгоно. Шугам хурд гэж ямар хурдыг хэлээд байгаа вэ гэхээр би нэгдүгээр бодлого гэж. Шугам хурд бол энэ шүү дээ. В үсгээр тэмдэглээд байгаа энэ хурд чинь тойргоор ирэх хөдөлгөөний шугам хурд. Шугам хурдыг нь хിവэр байлгаад радиусыг нь 6 дахин багасгана гэж тийм үү. Энийг радиусыг нь ингээд биччихье. За энд нэгдүгээрт нь ийм радиустай байсан юм байна. Хоёр дахь радиус нь болохоор эхний радиусыг 6 дахь хугацаанд тэнцүү байсан юм байна гэсэн үг тийм үү. 6 дахин багасгуул гэж байна шүү дээ. Багасгуул төв тэмүүлэг хурдтгал яаж өөрчлөгдөх вэ гэж байна. Тэгэхээр А N гэж би төв тэмүүлэг хурдтгалыг тэмдэглээд байгаа. Тэгээд А N-ийг олоорой л гэж юм л та. За. За ингээ. Тэгвэл анх төв тэмүүлэг хурдтгал нь ямар байсан юм бэ гэж. Нэг А энэ 2 гэж энийг олгоч. Анх төв тэмүүлэг хурдтгал нь А N 1 нь ямар байсан юм бэ гэхээр бидний төв тэмүүлэг хурдтгалыг олдог томьёо ёсоор V квадратыг хувадаг нь R тийм үү. V-ний квадратыг хувадаг нь R1 байсан. Гэтэл V чинь тогтмол юм байна шүү дээ. Энийг ингэчээ. V1 V2 тогтмол өөрчлөгдөхгүй гэж. Тэгээд дараад нь А N 2 болгоход яасан бэ гэхээр V квадратыг хувадаг нь R2 болсон. Гэтэл R2 чинь V квадратыг хувадаг нь R1-ийг хуваах нь энийг хуваах нь 6 буюу 6V квадратыг хувадаг нь R1 болчихж байгаа байхгүй. Ингээд хараад үзэхээр энэ V квадратыг хувадаг нь R1 гэдэг чинь AN чинь 6A1 V квадратыг хувадаг нь R1 гэдэг бол AN1 гэсэн үг шүү дээ. Тэгээд AN2 маань тэнцүү 6AN1 гэсэн үг. Ингээ бодоод үзэхээр хариу нь 6 дахин x гэсэн хариу байх юм шүү дээ тийм үү. За энийг номноос нь хараад үзэхэд А гэсэн хариу гарч байна. Энийг өөрөөр бүгдээрээ харж болно шүү дээ. Амархнаар хэрвээ хармаар байвал зүгээр л төв тэмүүлэг хурдтгалынхаа томьёог бичээд V квадратыг хувадаг нь R юм байна гэдгийг харчих. Энийг огт өөрчлөхгүйгээр энийг нь 6 дахин багасгачих юм бол хувааж байгаа юм багасаад байгаа юм чинь гарч байгаа хариу нь x ч таарна. Ингээд автоматар 6 дахин x юм байна гэж гаргаж болчих. Хоёрдугаарт 4 м/сек шугам хурдтай тойргоор хөдөлж байгаа биеийн радиус 2 м бол төв тэмүүлэг хурдтгалыг олгоно. За хоёрт нь 4 м/сек шугам хурдтайгаар тойргоор хөдөлж байгаа биеийн радиус нь 2 м бол төв тэмүүлэг хурдтгалыг олно. За ингээл энэ чинь бэлэн томьёоны бодлого шүү дээ. V квадратыг хувадаг нь R юм чинь 16 метрийг хуваах секундын квадратыг хувадаг нь 2 м. Ингээд 8 метрийг хуваах секунд квадрат гэсэн хариу гарч байна. Хариулт нь B юм байна. Гуравт нь дэлхийгээс сар хүртэл ойролцоогоор 384,000 км гэж. За энэ зайг би R-аар тэмдэглэчихье. 384,000 км. Сар дэлхийг тойрох шугам хурдыг буюу V-г олгоно. Шугам хурд V-г олохын тулд 2PR-ыг хуваах нь T гэдэг томьёо байж байгаа тийм үү. За энэ R гэдэг чинь энийг бүгдээрээ 6-аар төсөлөх юм бол энэ дэлхий энд сар байлаа гэхэд сар дэлхийг тойроод энэ чинь тойргоор ирэх хөдөлгөөн хийж штэ. Тэгээд энэ чинь тодорхой хэмжээний хурдтай байж таарна. Эндээс нүүрлэх зайг нь R гэсэн үг. Тэгээд энэ хурдыг олох гэж байгаа. V тэнцүү 2PR-ыг хуваах нь T. Ингээд 2-ыг үрждэг нь 314. Үрждэг нь радиус нь гэхээр 384-ийг 4000-ыг үрждэг нь 13 м гэсэн үг. Энэ хариулт нь юугаар гарсан юм? Км/секундаар гарсан юм. За би тэгвэл нэг энэ 3 зэгийг нь км болгочихъя. Км/секунд
хуваадах нь T буюу сар дэлхийг нэг бүтэн тойрох хугацаа шүү дээ энэ чинь. Тэгэхээр нэг сарыг бүгдээр ойролцоогоор нэг 30 хоногоор тооцъё. 30 хоногийг 24-өөр нь үржүүлээд 24 цагтаа явчихна. Тэгээд 60 минутаар нь үржүүлээд 60 секундээр нь үржүүлээд өгчээ. За тэгээд энийг бүгдээрээ бодоод гаргавал хариугаа гаргachна гэсэн үг. За энийг бодъё. 2-ыг үрждэг нь 314, үрждэг нь 384. За одоо тэгээд энийг хуваадаг нь 30, хуваах нь 24, хуваах нь 60, дахиад хуваах нь 60. За тэгээд ийм байдалтайгаар 0.93 гэсэн хариу гаргачих. 0.193 км/сек гэсэн хариу гарч ийн гэсэн. За энийг нь шилжүүлээд бодохоор энд хариу нь байна л да. 930 м/сек гэсэн хариу гарч ийн. Ингэхээр D гэсэн хариугатай байгаа гэсэн. За ингээд за зай байгаа дээр нэг дөрөвт бодлогыг бодъё. Минутын зүүнний урт нь 10 см юм байна.